Өнөөдөр ариун хүнссэн хаалтны явуулсан гэрээ. Тэрээр ясны аппаратыг ахигийн байгууллагын байцаалт суултаа. Түрүүнээс өмнө байхдаа үнэчээс ахмад хүмүүсийг аваад аймагсаа зөвхөн болсох мөхчүүд зөвхөн хаалт хүмүүс ийдэг болсон дээ. Ингээд үүний болсон оолсон хүмүүсийн хүнийг төчлөө байна. Улсын академийн шатан байцаалт газрын ажилчны үеийн хоёрдугаар сарын тусгалтаар ажиллаж байгаа үедээ алхан аймаа авсан жил хавцны агсны охин жавцмаа болсон байна. Улсын академийн шатан байцаалт газрын спонсорын оюутны дөрөвдүгээр сарын тусгалтаар ажиллаж байгаа үедээ алхан аймаа авсан Амбасар агсны фактуар түүний дүү Усаатны ийг шалгуулсан газрын ажилчны хоёрдугаар сард багтаалт сордог өгөөг үүсгэж алхан аймаа авсан албан агсны охин санжлаа зөв бүгэн томбоо хийсэн байна. Усаатны ийг шалгуулсан газрын өглөөний 3-р сард тусгалтаар ажиллаж байгаа алхан аймаа авсан Батмун агсны дүү олон чимэг бүгд хөгжөөл ажилласан байна. Чингэлтэр зүрх санаа цагтын засаг цагтаа тусгалтаар ажиллаж байгаа үедээ алхан аймаа авсан Никол агсны охин Согжил бүгд хотон төгснөр хийсэн байна. Хамгаалалтын засаг цагтаа тусгалтаар ажиллаж байгаа үедээ алхан аймаа авсан Өнөрөөр агсны ээж Гаштолон үнэлт маар гэсэн байна. Ямар хаалт самсагын засаг цагтаа тусгалтаар ажиллаж байгаа үедээ энэ алхаа авсан бабаа агсны ихэр уран чимэг охин даваа болгож хүүч санжаас өгнө гэсэн байна. Мөн сонгоолын самсагын засаг цагтаа тусгалтаар ажиллаж байгаа үедээ алхаа авсан гаасук агсны дүү ямсун гэсэн байна. Заавал техник замын хэмжээний багсын дараа ажиллаж байгаа үедээ ахайваарсан зөв агсны дүү ган дөр давуу чин дөр ирсэн байна. Тэрэн цагтаа Апнаас тэрэн цагтаа ясны дийдэр бүгд скандалын хатандар цагтаа явуулж авсан багтаа. Мөн шалтгаанаар цагтаа явуулаад хүрсэнээр Гүрцсэн байна. Зайга гүрцсэн мөн 2010 онд шилжиж тэрсээ яатны бүхэн оцоороо бүхэн хийсэн шинэ албан хийсэн байна. Тэгээд болсон зүйлсийг нэг үг хэлмээр тэрсээ яатны бидээр сайн түүхийг сайн цагтаа явуулж байна. Өдөртний өдрөөр процессан таамаглаа. За цагтаагийн байгууллагын хэмжээнд ажил үүргийн гүйцэтгэж яваад цаг усаар насаа алдсан албаагчдаа эргэн дурсдаг ийм уламжлалтай. За энэ ажил арга хэмжээ үндсэндээ 2007 оноос хойш цагтаагийн байгууллагын хэмжээнд зохион явуулж хэрэгжүүлж явж байгаа. Жил болгон тасралтгүй үргэлжлээд явж байна. За та бүхэнд цагтаагийн байгууллагын хэмжээнд за ажил үргэлж гүйцэтгэж яваад амнасаа алдсан нэг 90 орчим цагтаагийн албаагч байдаг. За эдгээр албаагчдаас одоо яг удам замын хөдөлгөөн зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажил үргэлж гүйцэтгэж амнасаа алдсан замын цагтаагийн болоод энэ тээврийн цагтаагийн албаны нийт 15 албаагч минь байсан. Тэгээд эдгээр албаагчдынхаа гэгээн дурслыг хөндлөж өнөөдөр та бүхнийгаа урьж оролцуулж байна. Ер нь одоо манай хооч үе байна бол эдгээр албаагчдаараа бахархаж
мөн одоо эдгээр аль багш нарын ажлыг цааш нь өргөжлүүлж үйл хэргийг ард иргэдийнхээ амгалан тайван байдал мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүхэн чиглэлийн үйл ажиллагаанд өргөжлүүлэх ингэж явж байгаа гэдгийг бас хаанхандаа албаасаар хэлж байна. Та бүхэн мэдж байгаа бах энэ жил одоо хэдэн хоногийн өмнө Баян Хөлгийн аймагт цагдаагийн нэг аль багч усанд амнасаа алдчихсан иргэнийг аваад өөрөө алтан аймаа алдсан харамсалтай юм тохиолдсон. Гэх мэтлэнгээр цагдаагийн аль багч хүний төлөө иргэдийнхээ амар тайван аюулгүй амьдралын төлөө амь нисийг үл хайрлаж ингэж явдаг. Хэсэг хэдэж бид аль багчдынхаа амь насыг цагдаагийн байгууллага үеийн мөнхөд бол ингэж дуусаж явдаг. Энэ цаах боломжтой. За та бүхэнд мөр зэрэгцээ явсан аль багчдын маань анд нөхдөд маань бас гүйтгэж 10 орон эдгээр улс орнууд маань төлөө үзүүлж гэж хүсэж байна. За өнөөдрийн дусан жуулцалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин талархаад ирэх. Ингээд та бүхэнд бас яг тухайн үед ажилласан мөн одоо хүмүүсүүдийн арга барилнаас авсан яриа дурсан зөвлөгөөнүүдээр богино хэмжээний бас баримтат кино бас шинжилж хийсэн байгаа. Энийг бас та бүхэнд дурсан танилцуулъя. Албагүй үүсгэж байгаа амин эссэн албагчдын баатар үүсгэж ингээ баатар үүсгэж бигээд өөрсдөө бид матахгүй бүрэн хэмжээний баримттай үзүүлсэн тулаа.
цалин гаргаж 8 хүүхдээ хотод хоолойж ирж маш их баярлж ирсэн боловч 6 сарын дараа Авсан дээр алхуугаар үүсгэж байхдаа харин сатарчтай гартагнаас хэсгээр алцаа хамгийн багын дөрөвтэй хамгийн том алтай 8 хүүхдээ үлдээ өнөөдөр 8 хүүхэд нь бүгд одоо социализмж амьдарч тусдаа таван тусдаа гарч 12 ажлтай болсон. Амбарт нэг хоног заавал цагдаа болгоно гэж хэлсэн. Яг хэлсэн болж байна. Энэ юмд өөрийн шударгасыг тогтоон зөвлөх тэнгэрийн зарилтай ичнэр заавал байх ёстой. Тэдний утам хойж тасалж байна. Тосон жигдэрээ ээлжийн хүмүүс тэнгэрийн итгэл найдварын гараас сунгаж байх ёстой. Аймагчууд хайрлан туслах Бурхны төлөвлөлтөөр хүмүүс нь энэхүү ээлж баатар юм. Садагийн багаар атнаас тусахгүй зөөлөн хүн байлаа. Тиймээс ганцааргүй оцсон болох байсан өөрийн цагтаа аваад машин мөргүүлж намарсан. Хүү шаардлага гэдэг хүний яг өөрөөр хэвээр хэрэгтэй цагт нь ямар ч эмгэлзээгүй тусалж чадах хэн хийж байна. Яаж чадахгүй онцгойсон. Тэгээд өөрийн аавшиг онцгойсон. Тэгээд багтсан зэрэг манайх байсан ч юм уу Хүйтэн бороо сасан шуурмч тэр маань дохиорон амьдсан. Өөрийгөө харин үргэлж хамраг үлсэн ажилтан үзсэн. Баянаа маань амралтын үнэж тэр бусдын амралт хайр байдгийн төлөө амсхийгүй ажилласан. Одоо тохиолдол төрмөсөн датаа бидний ямар ч зүйл байхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо ингэж залуу хүн зогсож байгаа амнасаа жийсэн багш. Гэтэл өнөөдөр бид ямар тэртэй ажиллах хэрэгтэй зүйл аюултай хөдөлгөөнтэй машин тохиолна цамтар хотод зогсож наастаа өнөөдөр бид бороо сакшоос замын зүйл зогсож байгаа. Тэгээд энэ характер түүний үе тавартай машинууд авсан замын боловч цагтаа хаагдахгүй ямар хосол авахтай би одоо зөвхөн өдөр болгоно зүйлстэй диймээс өгөх ясахтай мэдээж өгөх. Өмнөсөн тавартай шийдвэрлэх гэсэн. Ярины авсан автомобиль зохицуулж авсан алаас. Түүний хөөцөнд тэр хоёр настай байсан бүх. Түүн ээжийг хийсэн байж. Энэ автомобиль зохицуулж байгаа цагтаа одоо сихорнда анаас ирүүлбэл хайрын зүтгэсэн танхагтай хитэгсэн анаас ирүүлбэл хайрч Түүний ганц өөр хүсмөрөсөн дарж үнсэн мэрэгжлийн цагдаа болж дөнгөж 20 настай залуу цагдаа яатсан олон саяна өргөсөн хамт таван чарав.
더 모델에서 안타깝다고 해서 오늘 DP에서 덕승 직선데 오지 DP에서 덕승 직선데 오가 무슨 생각이나 나는 생각이나 나는 생각 없어 지금 나도인데 거기다 진술해서 지지서 어떤 생각으로 믿기는 했어. 내 떨어서는 삶이 웃음으로 떨어 필승을 생산 웃음 당글시에 운초에서 일주 울중이 물러왔다. 아무가 무슨 것을 저방해했어. 맞서서 슬쩍 흘러쓴다. 마트이나 소리 그렇습니다.
Цагдаагийн байгууллага үеийн үед хүний хэрэгслийг дээдхэн албагийн айлгуудыг албаагчдаа алтан аймаар хамгаалж өргөсөн данартаа нэг төрөлтөөр үнэнчээр биелүүлж ирсэн гэдгийг бид бүхэн магтах учиргүйтэй. За бид магтахгүй хэмжээний хүрээнд бас хуулийн Сүхбаатарын оройны 4-р стан цагдаа зохицуулагчаар ажиллаж байгаа 1988 оны 11 сарын 30-ны өдөр Монгол улсын их сургуулийн урд зам даатгуулыг үүсгэж яваад автобусанд мөргүүлж амнасан хохирсон цагийн гаваад таксны ихнэр оюунаа оюун түмнахтай 30 жилийн уулзалтаагүй дүү байрлаа хүслэн бэлэг жаргал нарыг Оросын Японы улсын Москва хотод уулзуулах үйл ажиллагаас дэмжлэг үзүүлэх ийм үйл ажиллагааг зохион байгуулж энэ 7 сарын 4-ний өдөр зохион байгуулсан гэж байгаа. За өнөөдөр бидний хүмүүс манаас Оросын Японы улс руу явсан зорилгоо биелүүлээд буцаж байгаа гэсэн ийм сайн мэдээлэл бас авсан. Тухайн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд NTV телевизтэй хамтран богино хэмжээний сурвалжлага ястрыг бас хийсэн ийм үйл ажиллагаа байгаа. Тэр энийг бас таавахын богино хэмжээний Астан өөрөөр гүйцэтгэж байгаа асуусан цагийг асууж амбаатын хүү үеэр үзэж байгаа чинь дараа болсноо. Энэ хугацаанд цайжаач буу асуусан учраас ээжтэй хэлсэн бөгөөд аавынхаа ахуйс үеэр үзээ асууж. Энэ 30 жилийн дараа зэрэг цагийг асуусан ихүү ажлыг санааж зохион байгуулж хоёр үзэж байгаа хүүхдүүдийг уулзсан. 1988 онд цагдаа зохицуулагч Амбаатан алтан өнгөрийг үүсгэж байхдаа автобусын дамжин хамсалтай хавцуулжээ. Насаар үедээ дээрээс шошоор өсөсөн бөгөөд ихэр нэг хүүгийн амьдрал байсан. Гэсэн чинь 1989 онд 3 настай хүүгийг авч Оросын Японы улсыг зорьсноор цагдаачин хүү аавынхаа настай хавцуулжээ. Энэ хүү 30 жилийн дараа Амбаатан ахны хүүгийн хүүхдүүдэд сургууль тавьснаар аврагтай хавцсан уулзсан. Энэ хөөцлийг хамгийн их гэсэн юм хүлээж байгаа хүн бол цагдаагчнаа заатаа. Тэрээр энэ насны болсон дээр том ач хүүтэйгээ уулзах байгаа бөгөөд хүүгээ 3 нас хүртэл өсгсөн гэж бид бодчихсон. Нийтийн Facebook комсомолчдод YouTube nachschauen, Normals auch gelesen, wenn ich gelesen bin, nach Facebook Podcast. Was ich auch gelesen habe, die nur noch Zeit gesagt. Und dann wird es auch so. Оросын Японы улсад амьдарч байгаа аврагтайгаа уулзахаар 3 үеийн хүн маргааш Оросын Японд үзсэн. Тэр өвчнөө болон ахын захаасыг биелүүлж явж байгаа баяртай. Гэсэн чинь бидний бүтэнд баярын болон гүнгийн хүмүүс багтсан байсан. Уулзсан хүсэлтээс 30 жилийн хамгийн их бий болсон хүмүүс eerийн цагийн хандсан. Бид Оросын Японы улсыг явахад 3 хүүхдийн гүнж шийдсэн. Намайг гаваарасны ихнэр оюун түмэн магтаа үсгийн уулзаад дүү байрмаа өөрсдөө аваад also yours,
Энэ хэмжээний жаа яг ажиллаж байгаа боломжтой болсон санагдав. Бидний ахмад чиж байгаа юм санагдав. Тийм бол бидний багтсан. Nee, eigenlijk goed. Хатагийн дагуулын uuсан байгууллагын сошиал тухайн албан үрийг үүсгэж яваад амарсан ирэх албах шиг. Үүнийг 5 хүн замын хатагийн албах шиг. Товчхондоо замын хатагийн албах шиг зам дээр зогсон албан үрийг үүсгэж явахдаа энэ насаараа хурцсан. Тэгээд бас энэ хэмжээнд орсон дашборд бас мэдхүний бүгд сорж өөрөө соёлсны хатсан зүйлээс ихэвчлэн бид нар бас ярилцж байгаа маа. Ингээд тэнд байж байгаа улсуудыг тэргүүгээс бас наашаа авч цаашаа нэр бичиргээд байгаа шүү дээ. Тэгээд энэ ажлаар хэмжигдсэн бас зөвхөн байгуулагчид дуу 30 жил уулзалтаагүй ачтаараа зэтэгээд уулзсан юм уу сайн л та. Эдгээр бас энэ ажлаар хэмжигдсэн байгуулагчид манай тэмцээний хэрэглэх газар бол их тусдыг болсон. Бүгд одоо хүмүүстээ багцлыг өгөх агуу үзсэн. Ингээд амжилттай багцлын давид үсгийг судалж за мөрчүүлэх ажлын